За сүүлийн партаар уулзаж байгаадаа баяртай бай. Лайк саба дараад үзээрэй, шууд бичлэгтээ орцгоё. Байдалд ордож өрсөлдөгч нь түүнийг үнэхээр танив. Чи Сон Хансу мөн биз дээ? Чиний талаар сонсож байсан юм байна. Сон Хансу баг зэрэг гайхав. Би бүр хойд Солонгост хүртэл алдартай байх нэ. Энэ хооронд Ким менежер агааржуулалтын хоолой руу чимээгүйхэн шургаж оров. Хэрв зураг төсөл зүв бол тарганах доод талын өрөөнд байх ёстой байв. Гэвч яг тэр агшинд Ким менежерийн харанд нэгэн танил дүр зураг гинэт тусав. Тэр бүр нүдэндээ ч итгэж чадахгүй гайхаж байлаа. Тэр яаж энд байж байдаг билээ? Өнөөх эмэгтэйч мөн түүнийг анзаарав. Тэдний харц хитгэн хором тулгарав. Эмэгтэй түүн рүү инээмсэглээд код 73 хэмээн дуудлаа. Ким менежер шивнэн чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуув. Эмэгтэй түүнийг доошоо бууж ирэхийг тохилоо. Чамд яг одоо маш олон асуулт байгаа байх, тийм үү? Код 73. Ойролцоо байсан хоёр хамгаалагч энэ чимээг сонсчихлоо. Тэд ойртож ихсэн боловч хоёулаа ганц суманд оногдсон газар дээрээ өөхөв. Ким менежер агааржуулалтын хоолойноос доош бууж нүдэнд нь нулимс цэглэгнэн юу болоод байна вэ? Чи надад тайлбар хийх хүртээ. Би яг одоо үнэхээр толгой эргэж байна гэж шаардав. Яг тэр үед нэгэн дуу хадав. Чи ямар гээжийн тайлбар хайгаа вэ? Энэ эмэгтэй бол зүгээр л нэг хүүхэлтэй. Урлагийн бригадын жүжигчний анги тухай сонсож байсан уу? Тэр чамайг ашиглахын тулд ойртсон юм. Мэдээж бид ч бас ашиглагдаж байсан. Шулуухан хэлэхэд та нарын ард байгаа хүмүүс төрийн эргэлт зохион байгуулж чамайг түүнийг ч хүүхэлтэй болгон ашигласан хэрэг. Тэгэхэд л Ким менежер бүхнийг ойлгов. Дислэгч генерал анхнаасаа л түүнийг өргөтөж бүхэл бүтэн хотыг өндөр бэлтгэгдсэн жүжигчдээр дүүргэсэн байж таарлаа. Хагас жил гаруй хугацаанд тэрээр юу ч мэдлгүй харах үед байжээ. Тэр ч байтугай өнөөх эмэгтэй тасчихсан. Тэдний гарт зүгээр л нэг зэвсэг болсон байв. Пиг Даниэл түүний бодлыг таслав. Тэр им Южин гэдэг эмэгтэй чинь код 73 мөн биз дээ. Эмэгтэй дуулууртайгаар тийм ээ гэж хариулав. Пиг Даниэл бууга гаргаж ирээд түүнийг чиглүүлв. Нэгэнд батлагдсан тул одоо бидэнд чи хэрэггүй. Эмэгтэй аяархан дуугаар ойлголоо гэж хариулав. Тэрээр үхэлтэйгээ эвлэрсэн цэрэг шиг ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Үүнийг харсан Ким менежер зүүн совингоороо түүнийг хааж цумын замаас холдуулан татав. Яг тэр агшинд им Южины хүйтэн төрөх баг цэрэг зөөлрөх шиг болов. Ким менежер яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч түүнийг аюулд орохыг хараад хамгаалахыг хүсгээс өөр аргагүй байлаа. Магадгүй тэд хоёулаа хорвоо ертөнцид хаягдсан гэдгээрээ ижилхэн байсанд байх. Пиг Даниэл гайхсан харагдав. Чи түүнийг аварч чадахгүй. Чи амьд үлдэж болохч тэр үхэх ёстой. Ким менежер тайвнаар хариулав. Хэрв би та нарыг бүгдийг чинь алчвал яах вэ? Тэгвэл бидэнд боломж гарна биз дээ. Пиг Даниэл санааг нь ойлгов. За тэр чин чамд тийм чадвар байгаа эсгээс шалтгаална да. Өөр нэг газар Сон Хансу өрсөлдөгчтэйгээ ширүүн тулалцаар байсан бөгөөд аажмаар байр суурь алдаж байв. Ремансип тэр хүнийг зурагтаар ч харж байсан үндэсний авраг гэдгийг таньжээ. Тэрээр Сон Хансуг дооглон чамд байгаа зүйл бол зүгээр л нүд хуурсан хэрэгцээгүй хөдөлгөөнүүд гэж хэлв. Жинхэнэ тулаанд тэр огтхонч тисэж чадахгүй байлаа. Бат бүх суурьтай байхад түүнийг дарах амархан байв. Ремансип жинхэнэ эргэж өшөглөх техник гэж юу байдгийг харуулах боломжийг ашиглаж өрсөлдөгч рүүгээ дараалсан олон өшөглөлт хийв. Сон Хансу зөвхөн хамгаалж догшин довтлогоонуудыг арай ядан хааж байсан бөгөөд хариу цохилт өгөх ямар ч боломж гарсангүй. Тэр нэг цохилтоос бултаж чадалгүй хүчтэй өшөглөлтөнд өртөн хан руу шидэгдэв. Ремансип их цантаагаар үндэсний аврагын хүч чадал ердөө л ийм байж шүү дээ гэж багталтайгаар хэлв. Сон Хансу даажинглийг бүрэн үл тоомсорлон арай ядан хөл дээрээ босов. Ремансип түүнийг үргэлжлүүлэн доглоод байсны цорын ганц шалтгаан нь түүний хүн нэг удаа зурагтаар Сон Хансугийн тэмцээнийг үзээд түүнийг үнэхээр дог гэж бодож маш их дуртай болсонд байв. Хүн түүнээс хэрв та зурагтаар гарч байгаа тэр ахтай тулалдвал хэн нь ялах вэ гэж асуужээ. Ремансип инээмсэглээд мэдээж аав нь ялна гэж хэлсэн байв. Тиймээс одоо түүний хүсэж байсан ганц зүйл бол Сон Хансуг ялж хүүдээ очиж гайхуулах явдал байлаа. Шийдвэрлэх мөч ирэхэд 2-1 зэрэг дээш өсөрсөн боловч Сон Хансу хамаагүй өндөрт хөөрч түүн рүү дээрээс нь харав. Өндөр эргэлттэй өшөглөлтийг ингэж ашигладаггүй юм. Сон Хансу өрсөлдөгчийнхөө бие дээр гიშгэж ирчээрээ агаарт 4 удаа эргэлдээд дараа нь хүчтэй өшөглөлт болгон түүнийг шалан дээр унгав. Миний суурь техник чинийхээс хамаагүй хүчтэй. Гэртээ хараад хүүдээ намайг барж чадаагүй гэдгийг хэлээрэй. Энэ хооронд зочид буудлын үүдэнд хөвшин Сон парк чинчлийг өөрөөсөө ч том биетэй бэртэ эрийг өргөн зогсож байхыг харав. Өнөөх том залуу хэн нэгэн түүнийг ингэж өргөх өдөр ирэн чинээ сансангүй, үүндээ итгэж чадахгүй байв. Парк чинчил рок-н-ролл манд тухай химэн архирч өнөөх эрийг шууд газар руу шидэн сав. Бэртэ ирэх үзүү нуруу хуурах шиг болсон ч төсвөрлөж чадхааргүй зүйл биш байв. Тэрээр хошоо салтохийн эргэж хөл дээрээ бууснаар парк чинчлийг алмааруулв. Энэ халх шиг амтны ам бүхтэйгнэ. Өнөөх том залуу парк чинчил рүү эргэж хараад чи өнөөдөр надад шин зүйл мэдрүүллээ. Би хариуг нь барих ёстой биз дээ гэж хэлв. Тэгээд парк чинчил рүү хүнд нударгаа далайв. Тэрээр хоржоонтой зүйл хэлэх гэж байсан ч хөвшинсэн өөрийн цохилтоороо түүнийг таслав. Ингээд тэр хоёр бие биедээ хүн цохилтууд өгч хин нухралгүй үзэлцв. Энэ хооронд Сон Хансу өмнөнийг ашиглан чимээгүйхэн дээд давхар руу шургав.
Яг тэр мөчид Пиг Даниэл буугаа шууд Ким менежер рүү чиглүүлв. Чи үнэхээр аюулгүй байдлын товчоог зүгээр л үзүүлбэр гэж бодоо юу? Чамайг амьд үлдээсэн гээд би гогт арахгүй гэж санаа юу? Өөрийгөө хит өндөрт бүү үнэл. Тэр хэлж дуусмагцаа ямар ч эргэлзээгүйгээр Ким менежерийн зүрх рүү бодов. Би чамайг амьдаар нь барих гэж байсан юм. Гэвч чи үхий тэгтлээ хүсэж байгаа бол хүслийг чинь биелүүлье. Энд үүссэн бүх бурууг чи өөрөх ёстой. Ашиглагдаад хаягдсан хөөрхий залуу. Ингэж хэлээд Пиг Даниэл буугаа им южинд өгөв. Чиний даалгавар дууссан. Код 73 өгсөн. Одоо өөрийнхөө амийг таслах ээлж чинь. Бидэнд үнэнч гэдгээ батлах цаг ирлээ. Им южин бууг авч өөр рүүгээ чиглүүлээд шийдэмгээр би намын тушаалыг ямар ч эргэлзээгүйгээр биелүүлнэ гэж хэлв. Гэвч түүний хацрыг даган нулимс урсаж байлаа. Миний хэлхийг хүссэн нэг зүйл байна. Би түүнд үнэхээр хайртай байсан. Бас би хизээж тушаалаас зөрчиж байгаагүй. Ингэж хэлээд тэр гохыг дарсан боловч ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Пиг Даниэл алга ташиж эхлэв. Чи шалгалтыг давлаа. Намд үнэнч гэдэг чинь батлагдлаа. Чи зүгээр л ашиглагдаж байна. Одоо яв. Тэгээд тэр хоёрыг яг явах гэж байтал дэшээ хүн хайж гарч ирсэн Сан Хансүтэй шууд тулгарав. Эхлээд тэр Сан Хансү зүгээр л нэг жирийн иргэн гэж бодсон юм. Гэвч Сан Хансү чангаар 302 тоод өрөө бол өрөх гэж хэлв. Пиг Даниэл ямар ч эргэлзээгүйгээр буугаа гаргаж ирэн бодов. Ярианы аялгаас чинь үзвэл чи солонгос хүн байх нэ, тийм үү? Чамайг хэн явуулсан бэ? Сан Хансү зөрүүлэн асуув. Яагаад энд зөвхөн чи ганцаараа байгаа юм бэ? Саяхан дээшээ гарсан хүн хаацсан бэ? Хариу буудах зураа Пиг Даниэл хариулв. Чи код 73-ыг хэлээд байна уу? Чи түүнтэй ямар холбоотой юм бэ? Үүнийг сонсоод Сан Хансү гүн бодолд автав. Код 73 уу? Тэр залуу юм болов уу? Тэр аль хэдийн өвчгсөн юм болов уу? Гинэтхэн саяхан 3 суманд оногдсон Ким менежер Пиг Даниэлийн ард ямар ч шалбархаагүй гараад ирэв. Үнэндээ өмнө нь парк чинчил тэдэнд зориулж сум нэвтрдэггүй хантаас тусгаалan бэлдсэн байж таарчээ. Анх Ким менежер хантаазыг хитрхи хүнд байна гэд өмсөхийг хүсэхгүй байсан юм. Гэвч тэр парк чинчилийн тасралтгүй өгүүлхийг тисэж чадаагүй тул дургуутсан байж өмссөн байжээ. Тэр хантаазны ачаар л амьд үлдснээс биш, үгүй бол аль хэдийн өвчих байсан биз. Тэр Пиг Даниэлийн буу барьсан гарыг зурж аваад сумыг нь хурдан суллаж хүүднээр асуув. Чи намайг амьд үлдэж чадахгүй гэж бодсон хэвээр үү? Ингэж хэлээд тэр Пиг Даниэлийг хэдэн метрийн цаад руу өшөглөн шидэв. Миний цорын ганц найз миний нүдэн дээр ухсан тийм үе байсан. Би эцэст нь ухаан орохоосоо өмнө маш удаан хугацаанд зориггүй тэнүүжилсэн. Тийм учраас одоо би өөрт минь чухал хэнийг ч дахин алдахыг хүсэхгүй байна. Тэр бол миний эмэгтэй, юу ч болсон би түүнийг хамгаална. Ким менежерийг хэлж дуусгаад Пиг Даниэл чангаар инэв. Чи дэндүү гинэн юм. Урлагийн бригадын хүмүүст ямар ч мэдрэмж байдаггүйг мэдэхгүй юу? Тэднийг багаас нь бэлтгэж бүхий л амьдралынхын турш хянаж байдаг. Би хайрыг ойлгохгүй ч тэр чамд хизээж дурлахгүй. Тэгээд ч намайг цаг хожиж байгааг анзаараагүй юу? Тэд бараг л ирчихлээ. Пиг Даниэл Ким менежерийн төр зур анхаарал сарнисан мөчийг ашиглан заамдаж аваад холдуулан өшөглөв. Тэнийг амтан минь одоо зүгээр л бууж өгсөн дээр энэ нь чамайг өвдөлтөөс аврах болно. Энэ хооронд парк чинчил өнөөх бэртэ эрт нилээн нүдүүлж байв. Гинэтхэн өнөөх хэрцгий эр түүнийг хүчтэй цохиж хан руу шидэв. Тэр хан мөргөн унахтаач парк чинчил рок-н-ролл хайр ба инх тайван гэж амдаа үгсээр байв. Бэртэ эр гурав шалхав. Би үс сандаг хүн. Чиний надад өгсөн тэр гинтийн бэлгийн хариуг одоо би чамд барьж байна. Ингэж хэлээд тэр парк чинчилийн толгойноос зурж аваад газар савж би урт үстэй ирчүүдийг хамгийн их үзэн яддаг гэж нэмж хэлв. Парк чинчил ухаан алдахтаач рок-н-роллын тухай үгсээр байлаа. Тэрээр ухаан балардах зураа өөрийн шүтэн биширдэг хамтлагийн тухай зүүдэлж байв. Үйл явдлын эргэлт үнэхээр солиотой байлаа. Зүүдэндээ парк чинчил шүтээнийхээ зүг хөөрөн дуудсан боловч шүтэн рок хөгжмийг бэлгэддэг урт үсийг доромжилж байна. Солонгосын рок хөгжмийн ирээдүй чамаас шалтгаална. Хэрв чи ялагдвал рокийн түүх ухрах болно гэж архирав. Яг тэр мөчид парк чинчил гайхамшигтайгаар иргэн босч ирэв. Тэгээд урт үсээ ардаа морины сүүл шиг боо. Солонгосын рок хөгжмийн хөгжил надаас эхэлнэ. Бэртэ ир түүний үгийг огт ойлголгүй бүрэн гайхаж ууртаагаар чи юм солиотой зүйл донгодод байна вэ? Хөлийг чинь хуглуулахыг хүсээ юу гэж хашгирав. Парк чинчил тайлбарлах гэж төвшөөсөнгүй, зүгээр л түүнийг цохиж орхив. Үсээ боосон парк чинчил огт өөр хүн шиг болсон бөгөөд Пиг Даниэлийг шууд давмгаалж орхив. Яг тэр мөчид тэрээр гинэд магадгүй зохиолч намайг түүхээс хасах гэж байна гэдгийг ухаарав. Парк чинчилийн төмөр нудрагын өмнө тэр огт хамгаалж чадалгүй ухаан алдан унав. Гэвч парк чинчилд баярлах 3 секунд ч олдсонгүй. Гинэд гаднаас ярах хөлийн чимээ зураатав. Тэр хойшоо харталцаа би аль хэдийн хамгаалагчдаар дүүрсэн байлаа. Тэр даруй ямар нэг зүйл буруутсныг мэдрэв. Тэрээр ямар ч хэрэгэлцээгүйгээр дэшээ гүйж Ким менежер болон бусад руу та нар юу хийчих нь вэ гэж хашгирав. Бүр Пиг Даниэл хүртэл бүрэн алмаарч хоцорчээ. Доор өөр нэгэн бүлэг дээрэмчид ирж хамгаалагчдтай тулалдаж байсан нь тодорхой болов. Тэднийг өдөртөн чиглүүлж байсан хүн бол өмнө нь Ким менежерийн багийнханд ресторанд зодуулдаг өнөөх залуу байв. Хэрэг явдал яаж иргсэн бэ гэвэл Сан Хансү энд ирэхээсээ өмнө тэдэн рүү залгсан байжээ. Тэрээр хэрэг өшөөгөө амар байвал энэ зочид буудалд хүрээд ир.
Маш олон хүн дагуулж ирээрэй гэж хэлсэн байв. Үнэндээ би зүгээр л ямар нэг зүйл буруудвал хэрэглэх нөөц төлөвлөгөөтэй байхыг хүссэн юм. Үнэхээр хэрэг болно гэж бодсонгүй. Зодон эхлэмэгц бид энэ үмэнээр сэмхэн цогтож болно. Одоо зөвхөн энэ залууг шийдэх үлдлээ. Чи чадах уу? Код 73. Ким менежер баг зэрэг гайхаж чи энэ нэрийг яаж мэдсэн юм бэ гэв. Гэвч код 73 бол өнгөрсөн зүйл. Одоо намайг код 66 гэж дууд. Ким менежер болон Сон Хансу хүчээр нэгтгэснээр Пиг Даниэл нэг хором анхаарлаа алдаж хүн цохилтонд уртан хан руу шидэгдэн унав. Парк Чинчил түүнийг унсан байхад нь дуусгахыг хүсэн боловч Пиг Даниэл гинтийн хөдөлгөөнөөр бултаж Парк Чинчилийг шүүрэн авч дээш өргөд газар руу хүчтэй шидэн савах боломжийг ашиглав. Парк Чинчил тэр дараа ухаан алдан унсан Ким менежер болон түүний багийнхныг алмаар болов. Тэд Парк Чинчилийг зүгээр л хошин дүр болж ирсэн юм болов уу гэж гайхаж эхлэв. Аюулгүй байдлын товчооны энэ офицер үнэхээр чадварлаг нэгэн байж таарлаа. Том Даниэл тэдэн рүү басамжилсан харцаар харав. Та нар миний уурыг үнэхээр хүргэлээ. Одоо би нухацтай үзнэ. Ингэж хэлээд тэр хоёр руу дайрав. Тэр болон Ким менежер ширүүн тулалдаж хиндээ энэ тэнцүү байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр байр суурь алдаж эхлэв. Тэр арга барахтаа им южин руу эргэж шалан дээрх бууг авч сумыг нь цэнэглээд боломж гарвал тэднийг устгахыг хашгиран тушаав. Им южин тушаалыг дагаж доош тонгон бууг авав. Түүнийг зэвсгэлхийг хараад Ким менежер болон түүний хамтрагч хоёулаа хэсэг зуур эргэлзэв. Пиг Даниэл түүнийг аль болох хурдан буудахыг шаардан хашгирав. Гинэт буун дуу хадав. Гуруулаа байсан газраа хөшиж орхив. Пиг Даниэл мэл гайхав. Энэ эмэгтэй өөр рүү буудан чинээ тэр хизээж төсөөлөөгүй байв. Өмнө нь Ким менежер суманд өртөж газарт унсан ч им южин түүнийг үхээгүй. Зүгээр л ухаан алдсныг ухаарсан байжээ. Тэрээр Ким менежерийг ямар нэг зүйл тоолоод байгааг анзаарсан байв. Суцыг нь барьж үзнийхээ дараа тэр Пиг Даниэлд Ким менежерийг өгчихсөн гэж бодол хэлжээ. Дараа нь Пиг Даниэл түнд буу өгч өөрийгөө устгахыг тушаахад Ким менежер үлдсэн сумыг тоолж байсныг тэр эцэст нь ойлгосон байна. Ингээд тэр ямар ч хэрэгэлцээгүйгээр Пиг Даниэл руу боджээ. Пиг Даниэл цус гойж хүзүүгээ даран түнд итгэж чадахгүй ширтв. Би хэлээгүй билүү? Би хизээч тушаалаас зөрчиж байгаагүй. Чи намайг түнд дурлаг гэж хэлсэн. Тийм болохоор би үнэхээр дурлсан. Өөрийнхөө төлөө амиа өгөхөд бэлэн байгаа эр хүнийг хараад уярч хөдлөхгүй ямар эмэгтэй байх билээ. Хайрандаа галзуурсан эмэгтэй үнэхээр аймаар. Тэгээд им южин Ким менежер болон бусад руу галхан очиход яг тэр мөчид Парк Чинчилч бас ухаан оров. Гэвч яг тэр үед гаднаас цагдаагийн дохио хангинав. Эндхийн зодон хитрхи ширүүн байсан тул цагдаа нарын анхаарлыг татсан байж таарав. Ким менежер тэднийг даруй явах хэрэгтэй гэсэн боловч им южин толгоос ихсрэн та нар яв гэж хэлв. Хэрв та нар намайг дагуулж явбал бүгдээрээ зүхтаж чадахгүй байж магадгүй. Чамтай өнгөрөөсөн өдрүүд минь жаргалтай байсан. Тиймээс намайг мартаж сайн амьдраарай. Ким менежер итгэж ядан чи юу яриад байгаа юм бэ гэж асуув. Сон Хансу Парк Чинчил хоёр шийдсэн мэд бие рүүгээ харав. Тэгээд Сон Хансу Ким менежерийн тэмцэл хашхрааныг үл тоомсорлон хүзүүгээр нь боов. Хэрв чи энд үлдвэл юу болохыг мэдэж байна уу? Гэвч Сон Хансу түүнийг шууд ухаан алдуулж орхив. Та хоёрын дунд юу байгааг бид мэдэхгүй ч бид түүнийг буцааж авч явах ёстой. Одоо бүгдээрээ амиа бодож зүгтцгаая. Баяртай. Им южин хэсэг зур алмаарснаа нэмсэглээд тэгвэл түүнийг та нарт даатгая гэж хэлв. Бодлого Сон Хансу Ким менежерийг нурундаа үрж зочид буудлаас яран гарлаа. Чамайг сэрэхэд намайг хүснээрээ харааж болно. Гэхдээ би өөрийн шийдвэртээ итгэж байна. Хэрв чи миний оронд байсан бол бас л ингэх байсан. Намайг уучлаарай. Яг тэр мөчид Парк Чинчил им южиныг нурундаа үрчгсэн гүйцэж ирв. Хөөе эмэгтэй минь, чи яагаад ухаан алдсан дүр эсгээд байгаа юм бэ? Южин нүдээ анастаа чигээрээ романтик хിവэрээ үлдцгээе. Надтай битгий ярих гэж хариулав. Сон Хансу үүнийг хараад чи түүнийг яагаад дагуулад гараад ирв гэж асуулаа. Парк Чинчил нэг хүн нэмэгдэхэд яавал гэж бүгдийг нь аваад явцгаая гэв. Сон Хансу илүү зүйл хэлсэнгүй. Зөвхөн мөнгөч бай, хэн бүхний хэн болохыг ч бай. Юу ч угааж хөрч чадах нэгэн газрыг мэддэг тухайга дурдав. Цуу яриагаар бол тэр газрын эзэн Солонгос хүн байжээ. Сон Хансу тэднийг дагуулan замаар явж байхад Парк Чинчил сонирхон энэ үнэхээр Ламбард руу явах зам мөн үү гэж асуув. Сон Хансу эргэж харан би ч гэсэн сайн мэдэхгүй байна гэлээ. Гэхдээ бидний ард байгаа тэр хоёр дурлалт шуухайг би үнэхээр төвчиж чадахгүй. Парк Чинчил үүнийг бүрэн зөвшөөрөв. Яг тэр үед нэг нэмэгтэй гинт уйлангүйж гарч ирээд чи дэндүү юм үзэн ядмар Пинжун гэж хашгирав. Тэр нэрийг сонсоод Сон Хансу эцэст нь зүү газартаа ирснийг мэдэв. Пинжун эдгээр хүмүүсийн царайг хармагцсан ажил ирснийг шууд ойлголоо. Сон Хансу тэднийг шууд Пинжун руу дагуулan очив. Ким менежер эргэлцсэн харцаар энэ залуу үнэхээр тийм мундаг гэж үг гэв. Өмнөх хүн рүүгээ ширтэж байсан Сон Хансу өөрөө ч тийм ч итгэлтэй бос байлаа. Тэр зөвхөн 100 яриаг сонсоод л энд ирсэн хэрэг. Пинжун тэднийг ажиглав. Бөө харбинд үүмэн дэгдээсэн хүмүүс та нар байх нэ. Сонсоод байхад хойд солонгосын залхамжлагчийг хөнөөж чадаагүй бололтой, тийм үү? Та нар яагаад над дээр ирэхээр шийдэв? Хэрв би та нарыг барьж өгвөл маш их мөнгө олж чадна шүү дээ. Сон Хансу хариулав. Хэрв чи үнэхээр цагдаа дуудах байсан бол биднийг дотоош оруулахгүй байсан биз? Чамайг угаалгын мэрэгжилтэн гэж сонссон.
Гинэт Пюнжун дөнгөж сая идсэн жижиг улаан лойлондоо хахаж орхив. Парк Чинжил давхархан хөгшин төгцөг харагдаж байгаа шигээ тийм ч хатуу амьтан биш бололтой анги гэж хэлв. Тэр хэлж амжаагүй байтал Пюнжуны хүмүүсийн нэг нь түүнийг өшөглөн унав. Тэр үед Ким менежер болон өөр нэгэн хүн мөн отолтонд өртөв. Пюнжун амьсгаагаа авч амжихаас өмнө түүний бүх хүмүүс амархан дарагдсныг олж харав. Та нарт чадвар байна, би үүнийг хүлээн зөвшөөрнө. Сон Хансу цаг үрхийг хүссэнгүй. Хөгшин минь, бид яарч байна. Зүгээр л биднийг угаагаад хөгчих. Пюнжун баг зэрэг бухимдсан бололтой. Яарч байна гэдэг чинь бүдүүлэг байх эрхийг чамд олохгүй. Ингэж хэлээд тэр гурван шүсрэн Сон Хансугийн яг өмнө маш цэвэрхэн шаламгаа бов. Сон Хансуд энэ бүх төр зураг баг зэрэг с ижигтэй санагдав. Пюнжун миний хамгийн их үзэн яддаг хоёр төрлийн хүн байдаг. Нэг нь мөнгөгүй байж миний тусламжийг хүсдэг хүмүүс, нөгөө нь мөнгөч үгүй, соёлч үгүй хүмүүс гэж хэлв. Парк Чинжил хариу хэлэх гэж байтал Пюнжун хүмүүстэй үргэлжлүүлэн арих хондлогыг тушаав. За залуус минь, та нар хэр зэрэг тэсгийг чинь харъя. Тэнгэрийн цөөрөм ломборд бол зүг зүгээс ирсэн хүмүүс юмаа цэвэрлүүлдэг газар байв. Ямар ч зүйл байсан энд угаалгаж болдог байв. Гэхдээ тэнд нэгэн тусгай дүрэн байжээ. Хэрв чи эзэн Пюнжуныг уулдаараа дийлж чадвал ажлыг үн төлбөргүй хийж өгдөг байв. Өндөр төлбөр нь олон хүнийг туршиж үзэх хүслийг төрүүлдэг байсан ч 50 жилийн хугацаанд хинч түүнийг ширээний ард ялж байгаагүй юм. Ким менежер үүнд итгэхийг хүсээгүй тул шууд дайрам оров. Сон Хансу түүнийг хэдийгээр хориглохыг хичээсэн ч тэр үүнийг өмнөх бэлтгэлүүдтэй харьцуулахад юу ч биш гэж боджээ. Би өгтлүүдийн аваанаас мөлхөж гарсан хүн, жаахан арих надад юу юм бэ? Гэвч 2 хондог уусны дараа тэр шалан дээр тэгшрэн унав. Парк Чинжил Ким менежер рүү жигсэн харцаар харан ураг шалхав. Гудамжинд бараг цаг хугацаа өнгөрүүлээгүй залуу яаж ухаа мэдэхгүй байх нь аргагүй. Би үзээд үгүй. Ингээд тэр хоёр лонхноос нь шууд залхилж эхлэв. Хүн бүрийн гайхширлыг төрүүлж Парк Чинжилийн архины дааз үнэхээр гайхалтай байлаа. Төд удалгүй тэр 2-3 хайрцаг архийг дуусгачихлаа. Иргэн тойронд баярын ухаан хадсан ч Сон Хансул дотроо Парк Чинжил хязгаартаа тусныг мэдэж байв. Одоо тэр зөвхөн цэвэр хүсэл зоригийн хүчээр л тисэж байлаа. Харин Пюнжуны царай огтхон ч хувраагүй байв. Төгсгөл тодорхой байлаа. Түүнийг зогсоох цаг болсон байв. Парк Чинжил хөвшин Сонын юу бодож байгааг гадарлаж түнд битгий хөндлөнгөөс оролц гэж тохив. Энэ бол ирчүүдийн хоорондох тэмцэл. Би ялагдлаа хүлээн зөвшөөрснөөс ширээний дор ортлуулсан дээр. Пюнжун улам бүр урамтай ууж байв. Ийм зөрөгтэй залуутай уулзалгүй урт хугацаа өнгөрчээ. Бага бүх архиа гаргаад ир. Удалгүй хоосон лонхнууд ширээн дээр жижигхэн уул шиг овооров. Энэ үед Парк Чинжил ширээ рүү нүрээрээ унаж зөөгч Пюнжун рүү дөхөж очин архи дуусныг дуулгав. Энэ залуу аль хэдийн унжглаа. Тэмцээний үр дүн гарлаа. Үүнийг сонсоод Парк Чинжил үргэлжлүүлэн урж чадна хэмээн арай ядан босхийг хичээсэн ч Сон Хансу түүнийг хүчтэй цавчилтаар шууд ухаан алдуулав. Тэмцээн дууссан. Одоо ажилдаа орцгоё. Энэ ломборд мөн бидтэй. Нэрээ цэвэрлэхийн тулд ямар нэг зүйлийг барьцаанд үлдээж болно бидтэй. Тэр их арх уусан ч Пюнжуны ухаан саруул хിവэр байв. Мэдээж болно. Гэхдээ хөгшин Сон минь чи юу барьцаалах гэж байна да? Сон Хансу баг зэрэг гайхав. Пюнжун түүний хин гэдгийг яаж мэдсэн юм бол? Чи тэквондогийн авраг биш гэж юу? Би урд нь чиний тэмцээнүүдийг үздэг байсан юм. Чам шиг алдартай хүн яаж яваад ийм зүйлд орооцолчихсон юм бэ? Үнэн хэрэгтээ Сон Хансуд өөр сонголт байгаагүй тул энэ даалгаврыг хүлээж авсан байлаа. Тэр өдөр хаанаас ч юм бэ 2 хүн гинт гарч ирээд түүнийг албатан цэрэг татахыг оролджээ. Түүнийг шиг чадвартай хүн улс оронд хэтэрхий үн цэнтэй байв. Чи татгалзаж болно. Гэхдээ их оронд чинь чи хэрэгтэй байна. Би чамд зүхтах гэж оролдох хэрэггүй гэж зөвлөе. Чи зүхтаж чадахгүй. Хэрв чи хойд солонгосын залгамжлагч Таран ахыг устгаад толгойг нь аваад ирвэл би өөрийн нөлөөг ашиглан чамайг цэргээс чөлөөлж чадна. Ингээд нэгэн цагт мандаж байсан од эргэж буцахгүй энэ замд орохоос өөр аргагүй төрчээ. Яг энэ мөчид Пюнжун Сон Хансугийн хөгжүүн дэмжигч байснаа бодон түн болон борт үстэй цэрэгт хоёуланд нь туслахаар шийджээ. Гэвч Ким менежер болон түүний найз бүсгүйн хувьд тийм ч хацтай байсангүй. Сон Хансугийн яриаг сонсоод тэрээр хэрв тэр хоёр амжиж чадахгүй бол энэ бүхэн ямар ч утгагүй гэж хэлв. Бид тэдэнд туслахын тулд энд ирсэн. Хэрв тэд байхгүй бол энэ аялал бүхэлдээ утгагүй болно. Пюнжун өөрийн хүнд байдлыг тайлбарлах гэж байталсан Хансу түүний яриаг таслав. Олон үг хэрэггүй. Хөөе хатагтай цаашаа хараарай. Ингэж хэлээд тэр Пюнжуны өмнө өвдөг сөхрөн онов. Энэ удаа надад туслаач. Би өөрийн өвдгөө барьцаанд тавьж болох уу? Гинэт өвдөг сөхөрсөн энэ үйлдэлд Пюнжун хэсэг зур алмаар. Сон чи болон энэ залуугийн хооронд үнэндээ юу болоод байна вэ? Үнэхээр ч тэд бие биенээ таниад удаагүй байсан бөгөөд түнд ингэтлээ явах ямар ч шалтгаан байсангүй. Гэвч Ким менежер Южин хоёрын иргэн уулзахыг бодоход тэрээр уян зөөлөн сэтгэлтэй энэ хатуу залууд туслахыг хүсгээс өөр аргагүй байлаа. Зөвхөн энэ удаа л надад туслаач. Тэр бол миний найз, маш олон түүхийг тийсэн найз минь байгаа юм. Пюнжун хэсэг зур чимээгүй болж Сонын үнэнд замд дотроо бишрв. Чи үнэхээр мундаг хүн юм. Найзынхаа төлөө ийм зүйл бэлэн байна гэдэг. Би чамд дуртай болж эхэлж байна шүү. Удалгүй Пюнжун тэдэнд зориулж зав болон цоо шин амьдралыг зохицуулж өгөв. Яг тэр мөчид Парк Чинжил тавцан дээр салхин зогсох хөвшин нэрийг хараад чи яагаад дотоош орохгүй байгаа юм бэ? Дараагүй юу?
Төгсгөл нь төгс байсангүй. Гэхдээ эцэст нь бүх зүйл бүтчихлээ шүү дээ. Орж ирээд жаахан амардаа гэж асуув. Сон Хансу юу ч хэлгүй чимээгүйхэн сонсож байв. Чи намайг зүгээр л үл тоомсорлох гэж байна уу? Гэхдээ тэр хөгшин үнэхээр юр бусын хүн юм. Ким менежер зүгээр л тэнд суун хин нэгнийг санан бодолд автжээ. Үнэн дээр өмнө Пинжун хин нэгэн рүү залгаж Ким менежерт шинэ иргэншил олж өгөхийг хичээсэн боловч өнөөх хүн яриаг нь сонсоод татгалцсан байж таарав. Хэрв энэ залуу амьд үлдвэл бидний бүх төлөвлөгөө нурж хоёр дурдын харилцаа замбраагүй байдалд орно гэдгийг ухаарч байна уу? Гэвч Пинжун үүнийг огт тоосонгүй. Инээсээр хариулав. Танд тарган ахыг зохицуулах хүн байгааг би мэднэ. Гэхдээ та зөвхөн өнгөн эсгийг харж болохгүй. Илүү том дүр зургийг харах хэрэгтэй. Хоёр дурдын харилцаа хизээж сайн байгаагүй. Яг л үргэлж өнгөрснийг ухдаг гэр бүл шиг. Та үнэхээр их орноо нэгтгэхийг хүсэж байгаа юм уу? Хөгшин ч үүнд итгэсэнгүй. Тэр нь тодорхойгүй байна. Чи үнэндээ юу хэлэх гээд байна вэ? Пинжун тохуурхан та нар хизээж нэгдэж чадахгүй. Та нар үргэлж өөрсдийн хойд бүлгээ шилтгэн байлгахыг хүсдэг байгаагүй гэж үү? Хэрэг хүмүүсийг яаж ашиглахаа мэдвэл та амжилтанд хүрнэ гэв. Тэр мөчид Ким менежер өөрийг нь Солонгос руу буцааж явуулахыг хүсэж байгааг сонсоод татгалзах гэж байсан ч Парк Чинжил түүнийг зогсоов. Пинжун цааш нь аль сонголтод чамд илүү ашигтай вэ гэдгийг бод. Энэ залуу нэгэн улсын залхамжлагчийг хөнөөх гэж оролдож зүрхэлсэн хангалттай зөрөгтэй нэгэн. Хэрв та түүнийг хойд Солонгос руу буцааж явуулаад тэр өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг онилбол та түүнийг зогсоож чадах уу? Би баталж байна. Хэрв тэр таны замаар явбал энэ нь танд ашигтай байх болно. Үннийг хэлэхэд би түүнийг хойд руу явуулж болох байсан ч бидний нөхөрлөлийг хүндэтгэн танд хамгийн түрүүнд боломж олгож байна. Энэ бол ганц удаагийн санал. Хэрв би оролцвол тэр өгөхгүй. Нөгөө тал нь шууд зөвшөөрсөн боловч нэг нөхцөл нэмэв. Түүнийг одоо хүртэл наймаалцах гэж зүрхэлж байгааг хараад Пинжун төвчээрээ шууд алдав. Шаардлага тавих ёстой хүн би байна. Надад $2 сая шилжүүл, үгүй бол би түүнийг хойд руу явуулчихна шүү. Эцсийн шийдвэр. Мөнгийг ердийн газар руу явуулаарай. Ким менежер болон бусад нь ашиг сонирхол байгаа цагт Пинжун хизээж хохирохгүй гэдгийг ухаан алмаарч хоцров. Пинжун уцаа таслан урт амьсгаа авав. Та нар бүгд зөв сонссон. Би та нарыг өмнөд Солонгос руу явах, бүх хэрэгээ устгуулад тэндээ шинээр эхлэх ажлыг зохион байгуулна. Та нар сан болон урт устэй залуутай хамт нэг заваар явна. Харин тэр эмэгтэйн хувьд би хэд хоногийн дараа явах замыг нь зохицуулна. Түүний хэрэг арай онцгой. Сэтгэл нь хямарсан Ким менежер түүнтэй марахыг хүссэн боловч Южин түүний гараас зурж түргэн зан гарахгүй байхыг гуйв. Пинжунч бас түүнийг санаа зовох хэрэггүй гэж тайвшруулав. Тэнд очмогцоо надад хаягаа өгөөрэй. Би түүнийг чамд хүргэж өгнө гэж амлаж байна. Ойлгосноо? Ким менежерийг явах гэж байхад Южин түүнд халаасны цаг атгуулад би үүнийг чамаас буцааж авахар заавал ирнэ гэж хэлв. Чи үүнийг сайн хадгалах ёстой шүү. За юу? Гэвч тэрээр энэ салалтаас хойш Южинтэй дахин хизээж уулзахгүй гэдгийг мтээгүй байв. Энэхүү явдлаас болж тэд гуруулаа амь бие үл хайрлсан насан туршийн андууд болжээ. Тэгтэл нэг өдөр 10 жилийн дараа нэгэн цэрэг сандран хашгирав, ахлах буцаж ирлээ. Big Mountain бүх гишүүд хин нэгний иргэн ирэлтийг ухтан хоёр игнэ болон чагсаж төөс ёсолцгов. Хүчин зүтгэсэнд баярлалаа. Дөнгөж буцаж ирсэн Ким менежер даалгавраа илтгэхээр дарга Жан Хижүний өрөө рүү шууд чиглэв. Жан Хижүний магтаалыг сонсохдоо тэрээр ямар ч баяр баясгалан мэдэрсэнгүй, зөвхөн асрыг хоосон оргилтыг л мэдрв. Тэрхүү 10 жилийн хугацаанд Ким менежер тоолшгүй олон арга хэрэглэж үзсэн ч түүний сургийг хизээж олж чадаагүй байлаа. Ломбардаас асуух болгонд түнд олддог цорын ганц хариу нь бүх мэдээлэл алга гэсэн үг байв. Жан Хижүний албан ёсны олон үгийг сонссны дараа Ким менежер явахаар бэлдэв. Тохиролцсны дагуу даалгавар биелсэн. Одоо намайг явуулах ёстой. Би нэг газар очих хэрэгтэй байна. Халаасны цаг нь нэвтэрсэн байсан тул тэр засуулахыг хүсжээ. Гэвч цагны дархан үнийг засах боломжгүй. Энэ усад хийдэггүй бөгөөд таарах хэд анги байхгүй гэж хэлв. Зургийг нь үлдээгээд бусад бүх зүйлийг нь сольчвол яах вэ? Ким менежер дархныг чадлаараа хичээгээд өгөөж хэмээн гуйж байтал цагны дархны ихнэр ус барин орж ирв. Тэрээр халаасны цагны доторх зургийг хараад Южинтэй маш их адилхан байна хэмээн охины гадаад төрхийг магтаж энэ чинь буйны ажил хийдэг зөөлөн сэтгэлтэй илдэг охин байна шүү дээ гэлээ. Түүнийг бэрээ болгосон. Үүнийг сонсоод Ким менежер чичрэхгүй байж чадсангүй. Маргааш өглөө тэрээр гүнгөө хоол тараадаг буйны гал тоогоо руу шууд зүглөв. Тэрээр нааш цаашгүй завгүй ажиллаж буй нэгэн эмэгтэйг олж харав. Ким менежер тавир барин түүн рүү дөхөж очоод энд өдөр бүр хоол өгдөг үү гэж асуув. Южин толгоогоо ч өргөлгүй завгүй ажиллах зураа хариулв. Гэвч Ким менежер үргэлжлүүлэн лавлаж маргааш бас энд байх уу? Нөгөөдөрч гэсэн үг гэхэд Южин ямар нэгэн хачин зүйлийг мэдрэв. Хэрв би өдөр бүр ирвэл чи дандаа энд байх уу? Тэрээр эцэст нь өмнөө зогсох ир рүү харж мэл гайхав. Ким менежерийн нүрийг дагн нулимс урсаж би эцэст нь чамайг оллоо гэж хэлв. Гэртээ хараад Ким менежер 10 гаруй жил дотроо нууж явсан тэрхүү их санагалцлаа барьж дийсэнгүй. Эмэгтэй баг зэрэг ичингүүрэн түүнийг холдуулах гэж оролдов. Маш урт хугацаа өнгөрчээ. Гэрлээ унтрааж болох уу? Ингээд олон жилийн хагацлын эцэст тэр хоёр эцэст нь эргэн уулзцаав. Удалгүй Ким менежер ширээн дээрх ваартай цэцэг рүү гүлэн ширтэв. Южин уснаас гарч ирээд энэ бол далан хайлс honeysuckle цэцэг бөгөөд цэцгийнхэн бэлгэдэл утга нь үнэн чайр гэдгийг хэлв. Үүнийг сонсоод Ким менежер 10 гаруй жил хадгалсан асуултаа эцэст нь асуув. Эдгээр жилүүдэд чи яаж амьдарч байв? Чи яагаад намайг хизээж хайж ирээгүй юм бэ?
Гэвч Южин хамгийн түрүүнд уучлалтгүй. Тухайн үед Пинжун тэднийг явуулсны дараа тэрээр өөрөө санаачлан Пинжунээс өөрийг нь өөр газар руу хүргэж өгөхийг гуйсан байж таарлаа. Хэрв тэр Ким менежерийг дагсаар байвал түүнийг зөвхөн доош нь татах байв. Тэр хайртай хүндээ дарамт болохыг хүссэнгүй. Гуйж байна, Чо ахлах минь. Тийм учраас би ийм хувийн хичээсэн шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай. Энэ үгсийг сонсоод Ким менежер түүнийг цээжиндээ чангаар тэрв. Би л уучлалт гуйх ёстой. Чамайг арай эрт олж чадаагүй. Чамайг дэндүү урт хугацаанд хүлээлгэчихлээ. Тэр өөрийгөө буруутгахаа зогсоож чадахгүй байлаа. Харанхуйд Южин энэ бүх хүлээлт үн цэнтэй байсан мэд сэтгэлийн амар амгалан мэдрэв. Гэвч одоо тэр дахиад нэг усанд орох хэрэгтэй болох бололтой. Гэвч маргааш өглөө нь эрт Ким менежерийг бэгсэн баазад буцаж ирмэгц түнд гав зүү. Тэд Ким менежерийн өмнөх шөнө юу хийснийг аль хэдийн олж мэдсэн байлаа. Жирийн иргэдтэй орооцолдохгүй байхыг чамд сануулаа биз дээ. Южнийг хамгаалахын тулд Ким менежер зөвхөн нэг шөнийн явдал байсан хэмээн худал хэлхээс өөр аргагүй төрөв. Би ч гэсэн эр хүн заримдаа бие амраах хэрэгтэй шүү дээ. Гэвч тэд түүнийг өнөөх эмэгтэйг хаацаалж байна гэж бодон итгэсэнгүй. Яг тэр үед хин нэгэн багийн ахлагч өнөөх эмэгтэйн гэр рүү хүмүүс явуулсан боловч тэр зугцсан бололтой гэж хэлтгэв. Түүний хэн болох тухай ямар ч уул мөр алга. Үүнийг сонсоод Ким менежер хөшиж орхив. Түүний энэ хариу үйлдэл үнэн сэтгэлээсээ байхыг хараад тэд дургуутсан байж түүнийг зүгээр өнгөрөв. Санаж ав, бид чамайг үргэлж ажиглаж байгаа. Энэ удаа чи сонор сэрэмжээ алдлаа. Гэхдээ дахин ийм зүйл бүү гаргаарай. Энэхүү уулзалтаас болж Ким менежер шийтгэгдэж баруун тэнгисийн аслагдсан нэгэн арал руу хувь тавилангаа хүлээн илгээв. Түүний чанд хяналттай амьдрал 10 гаруй жил яриагүй Пинжунээс гинтийн дуудлага хүлээн авснаар санаанд оронгүй эргэлтээр солигдов. Пинжун түүнд Южин жирэмсэн, одоо төрөх өрөөнд байгааг дуулгав. Азар би Солонгост байна. Үгүй бол тэр ганцаараа хагалгаанд орох байлаа. Хурдан наашаа хүрээд ир. Түүнийг хаягаа өгөх гэж байтал төрөх өрөөнөөс нэгэн сүлэгч сандран гарч ирв. Асран хамгаалагч нь энд гарын үсэг зурнуу хин умаагаас их хэмжээний цус алдаж амнаас нь аюулд ороод байна. Ким менежер энэ бүхнийг утсаар сонсов. Түүнийг эмнэлэг рүү яран орчиход түүнийг угтсан зүйл нь зөвхөн даванд ороосон нэрэ хүүхэд байлаа. Түүний хамгийн их хайрладаг байсан эмэгтэй аль хэдийн одож оджээ. Нэгэн сөүлэгч төхөж ирээд Южины Ким менежерт үлдээсэн эцсийн үгийг дамжуулав. Хүүхдэд минжи гэж нэр өгье. Жаахан ичмэрч гэлээ. Би чамайг үнэхээр өөрийн нөхөр гэж дуудахыг хүсэж байсан шүү. Магадгүй бидний уулзалт нөхцөл байдлаас шалтгаалсан байж болох ч би чамд үнэн зүрхнээсээ хайртай байсан. Чи өнгөрснийг ардаа орхиж, минжигийн аав шиг сайн амьдарч, түүнийг насан туршдаа хамгаална гэж найдаж байна. Энэ хүүхдийн төлөө чи бүхнээ зориулах ёстой. Иймээс Ким менежер бэгсэн бааз руу шууд буцаж орчин Жан Хижүнийг буугаар тулгав. Тэрээр албанаас чөлөөлөгдөхийг шаардсан хүн бүрийг сүрдүүлв. Хамтран зүтгэгчд нь түүнийг буслан тайвшруулахыг оролдсон ч тэр байрнаасаа хөдөлсөнгүй. Түүний толгой зөвхөн гэртээ харж охиноо асрах тухай бодол байлаа. Жан Хижүн түүнд ухаан суулгахыг хичээж чи түүнийг зүгээр л нэг шөнийн явдал байсан гэж хэлээ биз дээ. Хүүхэд чинийх гэдэгт чи итгэлтэй биш байна гэв. Үүнийг сонсоод Ким менежер шууд буудсан бөгөөд Жан Хижүн маш их айсандаа өмдөндөө шийж орхив. Түүнийг чөлөөл, хурдан чөлөөл. Тэр галзуурчхаж юу хүснийг нь зүгээр л зөвшөөрчих. Яг тэр мөчид нэгэн цэрэг ярангуйж орж ирээд ерөнхийлөгч сургаггүй боллоо. Түүний эргэн тойрны хинтээж холбоо барьж чадахгүй байна гэж хэлтгэв. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ түүхийг дагаж байлаа. Нөхцөл байдал маш яаралтай байсан тул шийдвэрийг даруй гаргах шаардлагатай байв. Гай газар дороос биш гихчээр ийм том зүйл яг зэрэгцэн тохиолдов. Тэдэнд өөр сонголт байсангүй. Ким менежерийг албанаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн боловч дахин нэг зүйл туслаасаа гэж хүсжээ. Ким менежер юу болохыг ч асуулгүй зүгээр л толгой дохив. Нөгөө тал нь ерөнхийлөгчийг дээд хэмжээний уулзалт руу явж байх замд ямар нэг зүйл тохиолдож одоо тэр хаана байгааг хэн ч мэдэхгүй байна гэв. Бид 12 цагийн дотор ерөнхийлөгчийг аврах ёстой. Тэгэхгүй бол хоёр улстай зарлаж болцшгүй байна. Чи чадах уу? Ким менежер хэсэг зур чимээгүй байснаа зөвшөөрөв. Тэгэхээр би түүнийг 12 цагийн дотор олоход л болох уу? Офицер хурдхан шиг батлав. Гэвч Ким менежер надад 3 цаг өг, тэр хангалттай. Харин намайг тэтгэврт гаргахаа мартав. Үгүй бол би юу ч хийж мэднэ шүү гэж хариулав. Энэ хооронд хойд Солонгосын удирдагч өөрийнх нь үеэл Ким Жонсын өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хулгаасныг тэр тусмаа Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт руу явах замд нь хулгаасныг мэдээд уурсан хэлгэнэж байлаа. Тэдэнд гадаад ертөнцид үүнийг радикал дайчдын зүгээс хийсэн үйлдэл хэмээн халхавчлан тайлбарлахаас өөр сонголт байсангүй. Гэвч дотооддоо тэд Ким Жонсоныг аль болох хурдан олж өмнөд Солонгостой хэлэлцээ хийх шаардлагатай байв. Ким Жонсоны хувьд түүний туслахуд түүнийг хэтэрхий хол явуулчихлаа гэж бодож байсан ч тэр үүнийг тоосонгүй. Учир нь тэр тарган ахыг үрдээ шигээ дайнд донцсон галзуу амьтан байхаа болсон гэж итгэж байв. Энэ олон дээд хэмжээний уулзалтуудаар хүмүүсийн тархийг угааж байна. Хүмүүнлэгийн тусламж Солонгосын хойгийг инх тайвнаар хамгаалах тухай ярьсаар л байна. Ямар гээчийн балай зүйл вэ? Ким Жонсон энэ бүхэн дууссаны дараа тарган ах түүний сайн санаад сэтлийг ойлгоно гэж боджээ. Тэд энэ хэргийг ашиглан өмнөд Солонгосоос илүү их ашиг хонжоо олохоор төлөвлөж байв. Энэ хооронд тарган ах энэ тал хариу арга хэмжээг хэлэлцээр байв. Тэр тэнэг Ким Жонсон, одоо бид яах вэ? Ли Юнрын Америкчууд энэ боломжийг ашиглан танд тууг учруулж магадгүй юм гэж анхааруулв. Одоохондоо банхан нэг тусгай өрөөнд байрлана уу? Энэ бол хамгийн аюулгүй газар бөгөөд таныг тэнд хэн ч олж чадахгүй. Гэвч тэдний мдэггүй зүйл бол хин нэгэн тэднийг аль хэдийн хайж ихэлсэн явдал байлаа.
Түүнээс хэдхэн мөчийн өмнө Ким менежер ерөнхийлөгчийг хулгайсан бүлгийнхнэр солилцохын тулд Таран ахыг барьцаалах зорилгоор түүний яг байгаа байршлыг асуусан байжээ. Учир нь дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгчийг хулгайлж чадах хүн байвал тэр нь зөвхөн хойд солонгосчууд л байж таарна гэдгийг тэр маш сайн мэдэж байв. Ким менежерийн төлөвлөгөөг сонссны дараа офицер хүйтэн хөсөнд сууж чиний хийх гэж байгаа зүйл манай засгийн газартаа огт хамааралгүй шүү гэж яран сануулав. Энэ бол цэвэр чинийх шиг хойд солонгосын тусгай хүчний дайчин байсан хүний хувийн үйлдэл юм. Бодлогыг Ким менежер хойд солонгос дахь нууц баазад хурж ирв. Хин нэгэн ойртож байгааг хараад хаалганы хамгаалагчид түүнийг байцаахаар шууд ураг шалгав. Ким менежер бэлэн байсан бөгөөд хуурамч үнэлэх гаргаж ирээд ерөнхийлөгчид илтгэх яралтай ажилтай байна гэв. Ингэж хэлээд тэрээр хамгаалагчийн алмаарсан царайг огт тоолгүй хаалгыг түлхэн дотоош оров. Цэрэг түүнийг зогсоох гэж байсан ч хамтрагч нь түүнийг буцааж татав. Чи галзуураа юу? Түүний тэмдэг дээр 51 дугаар дивиз гэж бичсэнийг харсангүй юу? Энэ бол 10 жилийн өмнө дан шугам тарсны дараа байгуулагдсан зэвсэгт анги шүү дээ. Эндхийн гишүүд асар их ирэх мэдлээ. Хэрэв тэд чамайг зүгээр л сэжиглэж байвал газар дээр нь цаазаар авч чадна. Ким менежер хуурамч үнэлэх хийхээр шийдэхдээ яг энэ баримтад тулгуурласан байжээ. Үүнээс гадна ирэхээс өмнө Ким менежер Пёнжун руу залгаж дотоод хүмүүст урьдчилж мэдээлэл өгөхийг хүссэн байна. Ингэснээр Таран ахын итгэлт хүмүүс банхоныг тагнуул нуугдаж байгааг мэдэх боломжтой болох байв. Пёнжун Южины үхэлд өөрийгөө буруутай гэж бодож байсан бөгөөд Ким менежер туслахыг хүссэн тул дуртайа зөвшөөрөв. Итгэлт хүмүүс мэдээг амрагцлын өнгөнд шууд хэлж Америкчууд хизээж хамаагүй давтаж магадгүй хэмээн гал дээр тос нэмж ерөнхийлөгчийг цаг алдалгүй нүүлгэн шилжүүлэхийг шаардав. Эхлээд Ли Өнгөрн эргэлзэж байсан ч энэ мэдээ Пёнжунээс ирснийг сонсоод хүйтэн хөсөнд сууж Таран ахыг 6 дугаар гарц руу бичлэн дагалдаж явахаар бэлгэв. Гэвч түүний мэдээгүй зүйл бол Ким менежер тэнд аль хэдийн урах бэлдээд тэднийг орохыг хүлээж байсан явдал юм. Яг тэр үед нэгэн эргүүлийн цэрэг Ким менежерийг олж харав. Ким менежер 51 дугаар дивизийн үнэлгээ харуулсан боловч цэрэг түүнийг сэжиглсэн хэвээр байж удирдлагатаа илтгэж хэн болохыг нь баталгаажуулахыг шаардав. Өөр өвчийг нэгээд цэрэг ямар нэгэн буруу зүйл олж харав. Гэвч түүнийг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Ким менежер төрүүлж хөдлөн нэг цохилтоор нэгийг нь хол шидэж дараа нь нэг өшөглөлтөөр хоёр дахийг нь онгов. Гэвч сүүлчийн цэрэг түүн рүү буу тулгаж амжив. Энэ хооронд Таран ах юм бүлэгч мөн 6 дугаар гарц дээр хурж ирв. Энэ удаад тэрээр Пёнжуны мэдээлэлд итгэхээр шийджээ. Гэвч тэднийг дотоош ормогц урд нь замбраагүй байдал үүсв. Тэдний өөрсдийнх нь хүмүүс өөр хоорондоо тулалдаж шалаар нэг хилтерхий хог хаягдал тарсан байлаа. Тэрээр бүх зүйлийг үл тоомсорлож бүх хурдаараа дайран өнгөрөхийг даруй тушаав. Тэднийг яг дайран гарах гэж байтал Ким менежер гинт хажуунаас үсрэн гарч ирээд машин руу голсдог идэв. Тэр тэднийг өртөө хитгэн хормон садуулж чадсан ч тасарсан олс дугуйнд тэглэж машиныг жолоодлохгүй болгон хажуу руу мөргүүлв. Ли Өнгөрн ослоос болж манаран ухаан алдах төхөв. Тэгтэл Ким менежер гар буугаа гаргаж ирэн машины цонхыг хагалж нэг цохилтоор шилийг нь цөмлөөд дотоош буугаа чиглүүлэн бүгдийг нь гарахыг тушаав. Өөр нэгэн газар Ким Жонсны царай яг л ялаа залгчихсан мэт үрчив. Учир нь түүний хүмүүс Таран ах хулгайлагдсан гэж илтгэжээ. Төлөвлөгөө нь нурж байгааг ухаарсан Ким Жонсон сэтгэлээр унаж өвдөг сүхрэн суугаад барьж дийлгөө уйлж эхлэв. Яг тэр үед энэ мэдээ өмнөд Солонгост хүрчээ. Жан Хижун болон түүний хамтрагчид мэл гайхав. Тэгтэл тэдний туслах хойд Солонгосын талд замбраагүй байдал үүссэн тухтай мэдээлв. Үүнээс гадна хэрэгтэн барьцааны хүмүүсийг авч имижин гол руу зүхтэж байв. Хулгайлагдсан машинд тэдний удирдагч сууж байсан тул хойд Солонгосчууд ямар нэгэн хөдөлгөөн хийж зүрхэлсэнгүй. Удирдагчийнхаа аюулгүй байдалд санаа зовсон тул хинч буудаж зүрхэлсэнгүй. Тэд зөвхөн араас нь дагаж түүний тавьсан шаардлага болгоныг биелүүлж байв. Таран ах харас амьдралаа туулсан ч нэг өдөр хулгайлагдсан чинээ зүүдэлж байсангүй. Чи бидний тухай маш их зүйлийг мэдэж байна. Чи жирийн нэгэн биш байх нь тодорхой, тийм үү? Гэвч Ким менежер түүнийг огт тоолгүй. Зөвхөн машин жолоодохдоо анхаарлаа хандуулв. Таран ах маш их уурлаж чангаар харааж эхлэв. Энэ мөчид өмнөд Солонгосч мөн Ким менежерт тусалж түүний үйлдэлийг халахвчлахаар шийджээ. Эцсийн эцэст бүх зүйл хэтэрхий хол явчихсан байсан бөгөөд ухрах зам байсангүй. Гинэт удирдлагын өрөөнд хин нэгэн дайран орж ирээд Жан Хижун руу уур хилэнгээ юулж эхлэв. Чи энэ галзуу төлөвлөгөөг зөвшөөрсөн байна. Ингэж хэлэх зураа тэр Жан Хижуны нүүр рүү алгадав. Чи яг одоо юу хийгээд байна вэ? Чамд хин ийм ирэх мэдл өгсөн юм. Хэрэв үүнээс болж дан гарвал чи хариуцлагыг нь үүрч чадах уу? Жан Хижуны хариулт түүнийг алмааруулв. Ерөнхийлөгч аль хэдийн хулгайлагдсан. Одоо бидний хийж чадах зүйл алга. Командлагчийн хувьд би өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Тэд эхэлж хийлт авсан. Хэрэв бид хариу цохилт өгөхгүй бол тэд биднийг номхон тэнгүүд гэж бодох болно. Жан Хижунийг хариу маргаж зүрхэснийг хараад уурсан дарга гэлтий түүнийг дахин цохих гэж байтал нэгэн цэрэг гинэд ерөнхийлөгчийг хулгайлсан хүмүүс сая залгалаад гэж илтгэв. Гэлтий утсаа авахар яран очсон ч түүнийг гайхшруулж Ким Жонсон нөгөө зүрээс шууд хашгирч эхлэв. Та нар бүгд галзуураа юу? Манай агуу удирдагчийг яаж хулгайлж зүрхэлдэг байна аа? Түүнийг даруйсвал үгүй бол бид та нарыг дэлбэлчихнэ шүү. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхад Ким Жонсон даруй сүрдүүлв. Хэрэв та нар түүнийг явуулахгүй бол би танаа ерөнхийлөгчийн толгой руу буудна шүү. Гэлтий түүнийг тайвшруулахыг хичээсэн ч Жан Хижун түүний гараас уцыг булаан авав. Тэрээр алмаарсан гэлтийг огт тоолгүй, ууртаагаар хариу хашгирав. Та нар ямар гээчийн барьцаалагчид вэ?
Ерөнхийлөгчөөр биднийг сүрдүүлж чадна гэж бүү бод, бид хамтдаа өгөхээс ч яахгүй. Хэрв та нар түүний усны ширхэгч хүрэх юм бол бид тарган ахыг хідэн хэсэг болгон тасчих болно. Танд 1 цагийн хугацаа байна. Түүнийг даруй суулаа. Түүнийг хулгайлсан хүмүүс ч бас галзуу амьтад гэдгийг битгий мартаарай. Энэ явдал уртсах тусам бид хяналтаа алдах болно. Энэ хооронд Имижин голын гүүрэн дээр хойд болон Өмнөд Солонгосын хүчнийхэн аль хэдийн тулж ирсэн байсан бөгөөд тал бүр хүмүүсээ авчирч хил дээр хамгаалалт устгаад байлаа. Ким менежер удалгүй тэр газарт хурдтайгаар дахин ирсэн бөгөөд буудахаас айсан хойд Солонгосны хамгаалагчид хаалт болон хадаастай тууцыг хурдхан шиг болгов. Ким менежер тэднийг огт тоолгүй шууд дайран өнгөрөв. Дугуйнууд нь хагармагц машин жолоодлогогүй болж эргэлдэн гүүрний төмөр хашлахыг мөргөн бараг л хэрмгээр нь унах шахсанд хойд солонгосчууд үхтлээ яцгаав. Өмнөд Солонгосын талаас тэд дэмжлэг үзүүлэхээр урагш яарвчлав. Гэвч тэднийг гайхшруулж Ким менежер тэднийг зогсохыг шууд хашгиран шаардав. Наашаа дахиж бүү ойрт. Миний машинд бөмбөг байгаа. Танай ерөнхийлөгчийг Өмнөд Солонгост аюулгүй хүрэхээс нааш би түүнийг суллахгүй. Тарган ах 50 хിവэр байж Ким менежертэй зөвшөлдсгийг хичээв. Хойд Солонгос юу хийж чаддгийг чи мэдэх ёстой. Бид чамайг яг хинбэ гэдгийг аль хэдийн олж мэдсэн. Манай цэргүүд чиний гэр бүлийг мөрдөх болно. Чи яагаад үүнийг хийж байгаа юм бэ? Мөнгөнөөс болж уу? Хэрэв мөнгө бол үнэ хэл. Би чамд юу ч өгч чадна. Би чиний зориг зүрх сэтгэлийг үнэхээр биширч байна. Гэвч Ким менежер харанхуй өнгөөр хэрэв мөнгөнөөс болсон бол би хизээж үнд оролцохгүй байсан гэж хариулав. Энэ бол миний гэр бүлийн тухай асуудал. Яг тэр мөчид хойд солонгосчууд Ким менежерийн охин аль эмнэлэгт байгааг аль хэдийн олж мэдсэн байв. Тэд хүүхдийн төрөл садан болж жүжиглэн түүнийг авч явахыг оролдсон боловч санаанд оронгүйгээр эмнэлгийнхэн татгалзжээ. Үр дүн нь тодорхой байлаа. Тэд дахин цаг үрхийг хүссэнгүй. Яг тэр үед нэгэн нэр орж ирэв. Энэ бол Сон Хансу байлаа. Ким менежер охиноо аюулгүй авч явахд тусламж хүсэж хуучин найзтайгаа зориуд холбоо барьсан байж таарчээ. Тэрээр даалгавар бүтэмжтэй болсон ч нөгөө тал нь түүнийг хизээж зүгээр явуулахгүй гэдгийг маш сайн мэдэж байв. Охиноо асрахын тулд амьд үлдэхээр шийдсэн Ким менежер эцсийг хүртэл тултахаар шийджээ. Тэр Сон Хансуг менжиг аюулгүй гаргаж чадна гэдэгт итгэж байв. Бусдын төрөлтийн бүртгэлийг нэг нэгэн гүйшүүлж байхдаа хэн нэгэн орж ирэхийг хараад хиндээ Сон Хансуг илтгэр гарахыг шаардах гэж байсан ч тэрээр тэднийг ганц цохилтоор хол шидэж орхив. Уучлаарай, би зүгээр л хүүхэд авахар ирсэн юм. Одоохон гарлаа. Яг тэр мөчид Ким Жонсны царай барааж амдаа тасралтгүй харааж байв. Учир нь хойдын хүмүүс түүнийг яруулж байсан бөгөөд гүүрэн дээрх машин тийм ч удаан тэсэхгүй байсан тул тэрээр урсгал сүрэн тийшээ тавихаас өөр аргагүй болжээ. Хизээд 50 байдаг тарган ах хүртэл Ким менежерийг зөвхөн гэр бүлийнхээ төлөө ийм их өмнө самуун дэгдээснийг сонсоод энэ удаад нилээд бухимдав. Эний бүхэн дуусахад чи үр дагаварт нь бэлэн байгаарай. Ким менежер энэ сүрдүүлгийг үл тоомсорлов. Тэрээр энэ галзуу ажиллагаанд хөл тавьсан мөчөөсөө эхлэн хамгийн муу зүйлд өөрийгөө бэлдсэн байсан юм. Сон Хансу тэрхүү итгэлийг алдалгүй эмнэлэгт цагтаа хурч 90 менжиг олов. Тэрээр гар дээрх бяцхан амтныг дээрээс нь ширтэн тэр үнэхээр ээжтэйгээ адилхан юм байна гэж санаа алдав. Би ч гэсэн охинтой болох хэрэгтэй бололтой. Сон Хансугийн өмгц эмнэлэгт өөр нэгэн дүр гарч ирэв. Шалан дээр хөвтөх хэр толгоогоо арай ядан өргөж хүүхдийг аваад явчихлаа. Чи хоцорлоо гэв. Шинээр ирсэн хүн түүний хоолойноос шууд зурж аваад тэд ямар харагдаж байсан аль зүгт явсныг надад хэлэх гэж шаардав. Энэ хооронд Ким Жонсон ч мөн багийнхнаа дагуулan Өмнөд Солонгост нэвтэрч нусаа татан ашигрч байв. Эний бүхэн зөвхөн миний санаа байсан. Үүнд өөр хэн ч хамаагүй. Тарган ахыг явуул түүний зүрх нь сайн биш байв. Яг тэр үед Ким менежерт барьцааны хүнийг суллах тушаал ирсэн ч тэр үл тоомсорлов. Үүний оронд тэр тарган ах руу эргэж харан "Чисэлж чадах уу?" гэж асуув. Түүнийг хэлж дуусгаас өмнө тэрээр хаазаа тултлан гიშгэж машин шууд гол руу гонов. Хойд болон Өмнөд Солонгосын аль альнийхэн тал мэл гайхаж байрандаа хөшиж орхив. Гэлтий маш их уурлаж чихвчээ хуу татан хаяв. Ингээд л гүйцээ. Бүх зүйл дуслаа. Тэд өөрсдийн хүнийг тавиад явуулчихлаа. Хэрэв бид ч бас адилхан зүйл хийхгүй бол бид том асуудалд орох болно. Яг тэр мөчид ойролцоо байсан нэгэн цэрэг гинт яриаг нь таслав. Дээр нисдэг тэрэг байна, цэргийнх байна. Яг ийм шийдвэрлэх мөчид парк жинчил яаж байхгүй байх билээ. Тэрээр нисдэг тэрэгнээс шууд үсрэн буу. 5 жилийн өмнө тэрээр тушаал дэвших сонирхолгүй байсан юм. Тэр эмэгтэйтэй уулзах хүртлээр тэрээр ирээдүйн хүүхдүүдийн нэрийг хүртэл сонгоод байсан билээ. Тэр түүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ өгсөн боловч баг тушаалаасаа болж татгалзсан хариу авч тэр эмэгтэй түүний урт үсийг үзэн яддаг гэдгийг хэлсэн байв. Парк жинчил энэ цохилтод бүрэн сүрч тиймээс тэр хамгийн хурдан тушаал дэвших боломжтой албар руу өөрийг нь шилжүүлж өгөхийг удирдлагаасаа гуйхаар шийджээ. Би тэр эмэгтэйгээс илүү гарах болно. Ийм шийдвэрээр парк жинчил Сомали руу томилолтоор илгээгджээ. Санаанд оронгүйгээр тэрээр Сомалийн бүхэл бүтэн хойд бүсийг ганцаараа нэгтгэж чадсан байна. Бус руу үсрэн орсноороо тэр Ким менежерийг хаасайгүй хайж удалгүй тарган ахыг чирэн нэрэг рүү сэлж буй Ким менежерийг олж харав. Энийн хооронд гүүрэн дээр хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын нисдэг тэрэгнээс хэн нэгэн ус руу үсрэхийг хараад парк жинчил рүү шууд гал нээж эхлэв. Өмнөд Солонгосчууд ч дутахгүйгээр хариу гал нээх тушаалыг тэр даруй өгөв.
Ким менежер зөвхөн зүгтхад анхаарлаа хандуулж байсан тул парк Чинчил түүний яг ард байгааг огт мэдээгүй байлаа. Ким менежерийн сүүдэр улам бүр холдон сэлхийг харсан парк Чинчил хурдаа улам нэмэхээс өөр аргагүй болов. Тэрээр энэ боломжийг алдвал аимшигтай үр дагавар авчирна гэдгийг мэдэж байлаа. Гинэт нэгэн сум түүний гоёыг онож хурдан тэр дороо саарав. Асад харагдах Ким менежер рүү ширтэнгээ тэрээр дотроо өө Сомалийн тэнгис минь надад хүч чадал хайрлах хэмээн чимээгүйхэн залбирав. Харамсалтай нь тэр өөрийгөө улам бүр удааширч байгааг л мэдэрч байлаа. Яг тэр үед Өмнөд Солонгосын дээд удирдлагууд Ким менежерийг зүгээр л орхихоор аль хэдийн шийдсэн байлаа. Учир нь түүний оршин тогтнол дипломат харилцааны толгойн өвчин болоод байв. Төд удалгүй хэн нэгэн түүний иргэний бүх бүртгэлийг устгах тушаал өгөв. Ким менежер ирэг дээр хүрмэгцээ тарган ахтыг буулгаж хажуудаа үлдээв. Тэрээр мөрдөвчд удахгүй ирнэ гэдгийг маш сайн мэдэж байв. Эцэст нь тэд ерөнхийлөгчийг олсон бөгөөд азар тэр зүгээр байв. Гэвч нөгөө тал нь бууж өгөхийг хүссэнгүй. Ким менежерийг мөрдөн мушгиж устгах тушаалыг үргэлжлүүлэн өгсөөр байлаа. Тэд нууц түнэл болгонд тесрэх бодис байрлуулж тушаал өгмөгц бүгдийг нь нэгэн зэрэг дэлбэлж зүгтах бүх замыг устгав. Ким менежерийг барих тэдний шийдвэр маш тодорхой байлаа. Ким менежер дэлбэрэлт рүү эргэж харав. Хараал идгэж ухрах замыг миний төсөөснөөс ч илүү хурдан ажиглаа. Мөрдөвчдийг дутуу үнэлж болохгүй бололтой. Бун дуу хадаж Ким менежер мөрөндөө оногдов. Дайсан дахин буудахыг оролцсон боловч Ким менежер аль хэдийн хараанаас далд орсон байлаа. Мөрдөвчд хайхаар салцгаасан боловч эргэж харахтаа нэг хамтрагч нь аль хэдийн унчсан байхыг хараад цочролд орж байрандаа хөшөв. Ким менежер түүнийг дуусгах боломжийг ашиглахыг оролдсон боловч өөр нэгэн бун дуу хадаж түүний гарыг онлоо. 51 дугаар дивизийн гол хүчин тэдэнд дэмжлэг үзүүлэхээр ирсэн байж таарлаа. Буурал үстэй удирдагч Ким менежерийг бууж өгөхийг ятгахыг хичээв. Чи бүслэгдсэн. Чи манай 51 дугаар дивизийн хүний дүрд хүртэл тоглосон гэж сонссон. Тиймээс чи бидний чадварыг мэдэж байх ёстой. Гэхдээ чиний мэдэхгүй байж магадгүй нэг зүйл байна. Хөөж тусалдахаас илүүтэйгээр бид хэрэгээ хүлээлгэхдээ хамаагүй дээр шүү. Гинэт ардаас нь гарсан дуу хоолой энэхүү төгшөртэй уур амьсгалыг ивдэв. Та нар дэндүү хурдангүйх юм. Би бараг л гүйцэж чадсангүй. Хин ирснийг харахаар хүн бүр гайхан эргэж харав. Бүр Ким менежер хүртэл алмаарч өрхөв. Эний залуу яг цагтаа гарч ирлээ. Парк Чинчилтэй холбоо барьж чадаагүй тул Ким менежер Сон Хансүгээр дамжуулан түнд мэдэгдэхээс өөр аргагүй байсан юм. Энэ нь ямар нэг зүйл буруугаар эргүүлэх хэрэглэх түүний эцсийн хөзөр байлаа. Буурал үстэй ир шууд эргэж харан гинэт гарч ирсэн энэ шинэ хүн хэн болохыг сонирхон асуув. Нөгөөх нь энэ хооронд цамцаа хачин галзуу мэд хуу татан хайж өөрийгөө эцсийн хөзөр хэмээн дуудав. Тэрээр ямар ч сануулгагүйгээр буурал үстэй ир рүү гясгийгч бөмбөг флашбанг шийдсэн бөгөөд энэ нь 51 дугаар хэсгийн бүх хүмүүсийг сохолж шахав. Гэвч парк Чинчил юу ч болоогүй мэт ашиглаж иргэн уур амьсгалыг зөөлрүүлэн Ким менежер рүү дөхөж очин хуучны найзууд шиг хууч хөөрөв. Санаанд оронгүйгээр буурал үстэй ир тэрхүү сохорсон гэрэл дундуур өөрийгөө хүчлэн бодож тэдний замыг хаав. Парк Чинчилч зүгээр суусангүй, хариуд нь түн рүү гранат шийдэв. Дэлбэрэлт нүргэлж утаа замхарахад талбар дээр зөвхөн тэр хоёр л босоо үлдсэн байв. Тэрээр газарт хэвтэж буй хүмүүс рүү тасралтгүй өглөж маш инээдтэйгээр гомдлож байсан тул бүр буурал үстэй ир хүртэл сэрчгэв. Эний залуу юуны тухай донгодоод байна. Зүгтах замд Ким менежер түнд дельтаплан аль хэдийн бэлдсэн гэдгийг хэлв. Бүх газар доорх түнэлүүд дэлбэрсэн бөгөөд тэр сэлж чаддаггүй байсан тул дельтаплан тэдний зүгтах цорын ганц зам байлаа. Би үүнийг голын хажууд нуучсан гэж тэр хэлв. Гэвч парк Чинчил гараа хүчтэй савж бид тэр зүйлээр хизээж зүгтэж чадахгүй гэлээ. Яг тэр үед тэрээр хийлдэг цай болж харав. Эний хамаагүй найдвартай. Гэхдээ мотор нь хаана байна? Мэдээж Ким менежер моторыг ч бас нуусан байлаа. Тэр үргэлж гинтийн нөхцөл байдалд бэлддэг байв. Гэвч түүнийг моторыг угсарч дуусмагц тэдний ард мөрдөвчдийн хөлийн чимээ цураатав. Ким менежер түүнийг завь руу хурдан суухыг шаардсан боловч парк Чинчил хөдөлсөнгүй. Чамд юу тохиолдсныг би сонссон. Чи амьд харих ёстой. Ким менежерийг хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө парк Чинчил завыг өшөглөж ус руу хэдэн метрийн цааш шидэв. Ким менежерийг уурлан хашгирахад парк Чинчил зүгээр л инээмсэглээд түн рүү ёслов. Урагшаа явдаа. Би чамд амлаж байна. Би парк Чинчил заавал амьд буцаж очих болно. Ингэж хэлээд тэрээр гранат шүүрэн авч ирж буй дайснууд руу эргэж харав. Түүний нүдэнд айдас гэж зүйл огт алга байлаа. Буландуу шахагдсан үедээ амьд үлдэхийг хүсвэл чи бүх зүйлээрээ дэнчин тавих ёстой. Эний бол цорын ганц гарах зам. Эний бол түүний Сомали дахь 5 жилийн цус урсгасан тэмцлийн дараа сурсан үнэн байлаа. Голын ирэг дээрх галын дүлд үрэлцгийг харан Ким менежер байрандаа хөшиж зүрх сэтгэл нь үүмэрч байв. Эний бол миний болон чиний аавын түүх байгаа юм. Гайхаж байна уу, Минжи? Түүхийг сонсоод Минжигийн царайнд эргэлзээ тодорч үл итгэсэн байдалтай харав. Түүний царайг хараад парк Чинчил инээж хэрв чи надад итгэхгүй байвал ааваасаа очиод асуу. Ах нь хизээж худал хэлдэггүй юм. Тийм болохоор аавдаа сайн байгаарай. За юу гэв? Түүний хувьд чи бол тэдний хайрын нандин үр жимс. Үнэхээр юугаарч сольжгүй эрдэнэ. Тэгээд энэ бүх зүйлээс болоод аав чинь бүр өнөөх хөвшин рүү хүртэл холбоо барьсан шүү. Өнөөх хөвшин түүгээр ямар үн төлөвлөхийг хэн мэдэх билээ. Тэр үнээс болж жаахан зовж магадгүй юм. Яг тэр мөчид цагдаа нар эцэст нь хурч ирв.
Хэргийн газар дээрх аимшигт дүр зургийг хараад тэд мэл гайхаж буугаа даруй гарган хүмбүрийг гараа өрөхийг шаардав. Сон Хансу Парк Жинжил хоёр тэднийг огт тоосонгүй, харин Минжи руу эргэж харав. Аав чинь хувьд чи бол түүний бүхэл бүтэн ертөнц юм. Яг тэр үед Ким менежер урагш яран гүйж ирээд охиноо чангаар тэрвэн авлаа. Намайг уучлаарай, би бүх зүйлийг балчглаа. Чи өөр сургууль руу шилжих хэрэгтэй болох байх. Үүнийг сонсоод Минжи нүлэмсээ барьж чадсангүй. Аава, чи тэнийг юм уу? Одоо тэр бүхэн ямар хамаатай юм бэ? Би дахиж хизээч чамаас холдохыг хүсэхгүй байна. Юу ч болсон намайг орхихгүй гэж амлаач. Эцэг охин хоёр иргэн уулзаж инхүү түүх төгсгөлдөө хүрв. Гэвч Ким менежерийн хувьд цоошин аялал дөнгөж эхэлж байлаа. За ингээд тусгай ажилтан Ким Манхугаа үндсэн хоёр бүлгийг яриад дуусгаж байна. Өөр яриулах хүсэлтэй Манхуу байвал лайк сабаа дараад сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.